Эзэрхийлэгч үү? Эсвэл Эзэмдүүлэгч үү? яг одоо хариултаа 19-50 дугаарт илгээгээр. Тийм үү. арай 19-50 сая залгаагүй үстэй. Мессеж чиггүй хариултаа. Одоо үс 19-50 гэж байхгүй л байт юм болов. Мэдгүй. 1919 болцаах. Нэг 6 оронтой морондоо таалцаа. Оо, юу хараа хүшээ манай подкаст. За. Сонгуулийн үеэр ерөөсө сонгуулжаагүй ганцхан подкаст болсон гинэ. Угаасаа яаж ч гэсэн сонголт тоолбодох юмш боломжгүй. Бид хоёрлоо ихтэй хүмүүс битсэн байдгийн хамгийн сонирхолтой нь. Танаа подкастаар хүмүүст бас өөрөө бас тий өөр өнцгөөс нэг залуучуудад өөр өнцгөөс нь таниулах гэсэн юм а гэсэн тийм бүсэлтүүд ирж исэн тэгээд яг хөө ийм өнцгөөс ирсэн бол болж байгаа байхгүй. Бэлгийн боловсролын талаар зөв ойлголт өгөх талаас яриа гэсэн бол өөр. Гэтэл зүгээр шууд нэр дэвшгэж байгаа юм би танад орё гэж иржсэн ч битгой бүр ёо. Окей. Хүсээ зулгааганаасаа. Яда секси минь бити хатгаач. Зүгээр тэр бүслэгнээс доошхыг минь үлдээгээч гэж орилсон байгаа. Тэгээ хүлээлгийн өрөө ямар нэгэн сонгуулгүй явсан. Цаашдаа ч гэсэн сонгуулгүй явна гэдгээ хэлье. Йоо, бит хоёрыг одоо даанч тий. Яаж сонгуульт наагаад нааж чадахгүй юм. Ерөнхийдөө бол зүгээр сонгуулаа өгөөрэй гэж уриалж байгаа юм тий. Ганц уриалгах байгаа юм нь болохоор та хэд өгөөд байгаад явах уу? Тий. Иргэнийхээ өөрийг биелүүл сонгуулаа өгөөрэй гэж хэлмээр байна. За, окей. Секси дундуур ямар шиг хിവэрч юу. Тэгээ өөрөө өөртөө сонгоорой. Өөрөө өөртөө доотлохыг ямар юмтай нийлүүлэе. Тэгээ тань нэг сонголт үлдээ. Тэр нь юу вэ гэхээр та өөрөө эзэмдүүлэгч үү, эзэмдэгч үү гэдэг сонголтоо та өөрөө хийгээрэй. За ийм шууд сонголтоо хийгээрэй гэхээр чинь шууд чамаас энэ асуулт чи асуу. Чи эзэмдүүлэгч үү, эзэрхийлэгч үү? Юу юм бэлээ штэ. Эзэмдүүлэгч байх дуртай юм лээ. Шууд сэдв рүү орё те. Хүн дугаасаа нөгөө нэг ямар нэгэн тал нь илүү даван байсан байдаг гин л те. Зүгээр л аль нь тэгш хэрэгтэй байх тийм секс бол одоо байдаг ч гэсэн тэр нэг тийм сэтгэлд үлдсэн айгуу тийм ховор байдаг. Тэгтээ яг нөгөө нэгэндээ эзэмдүүлэх ч юм уу, эзэмдүүлж юм уу эсвэл нөгөөгөө эзэмдэж байгаа секс нь илүү одоо нөгөө сэрэл өдөөх хосуудын харилцааг илүү одоо юу гэдгийг шинэлэг болгох, гал халуун болгох тийм процессыг нэмж өгдөг, магадлалыг бас өндөрсөдөг учраас та эзэмдүүлэх дуртай юу эсвэл эзэрхийлэх дуртай юу гэдгээ бас тодорхойлоод энэ подкастаар нэг үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд би яг аль нэг гэсэн штэ. Би яг одоо амар яг нэг секс ярих гэдэг. За яриа. Энийг би яриа гэж ариун та нар яг одоо сонсч болт энэ ариун ингээл ярих гэдэг наа гэж байгаа дараа нь ярьдаг гэж зүгээр яриач гэж бодож байгаа бах тий. Энэ секси бэлгтээ бүр ярих гэж бүнхээр хүссэн за. Надаас бүр асуугаалсан. Дөнгөтөр ярьж үгүй. За бид нар сонсъё. За. Тэрнээс өмнө би нэг юу ярих хэрэгтэй байна. Яг ягаад би тэрэнд нь илүү дуртай болсон бэ гэдгийг ярих хэрэгтэй байна. За. Би энэ залуутай танилцсан байхгүй хоёулаа хоорондоо бичдэг болоод тэгсэн чинь нөгөө залуу нь би ингээд нөгөө нэг эмэгтэй хүнд эзэмдүүлж байгаа юм шиг байдлаар хийх дуртай. Тэ одоо чи тийм секс хийжсэн үү? Хоёулаа тийм секс дурч үзүүхс байхгүй. Тэгэхээр зөв би ерөөсөө тийм секс одоо хийж байгаагүй те би амар нөгөө нэг залуу ингээд нөгөө шууд ингээд чи одоо ингээд миний хөлийг додлоо эсвэл юу гэдэг одоо зарим нь бүр ингэдэг гэнэлтэй одоо юу гэдэг биц бастаг гэж аахгүй тэртээ бүр арай хүн төрөл рүү орно. Зүгээр яг нөгөө эрэгтэй хүнийг яг өөрийнхөө хүснээр байлгаад яг л ерөнхийдөө л өөрийнхөө боо шиг л байлгадаг тийм нэг төрөл байна л да. Тэр нэг devot sex. Тэр чин за эзэрхийлэх секс. Тэгээд тэр нь болохоор яг тиймэрхүү сексээс бол таашаал авдаг эрэгтэй хүмүүс тийм олон биш. Тэгтээ боцсон хүн биш. Яг төсөөлөд үтсэн чи би тэгээд болчмаарч юм санагдсан байхгүй. Тэгээд гэсэн өөд чинь чи төсөөлөл надаа ингэ яар та те чи намайг яг ямар ингэ л гэсэн надаа хийх юм болдгоо. Чи нөгөө нэг миний юуг яагаад гэж тэгээд дуусчихсан байхгүй. За яриач те. Үлээлгийн өрөөний охин тэнгэр хатанхаа ариуна ийм юм ярих байсан гэж юу? Үгүй тэгээд би чинь ер нь бол тэгээд би нэг санаачлах гартаах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Ер нь бол чи тэг гэвэл бүхэл юм хийх гээд байгаа байхгүй тэр залуу. Тэгээд за окей хийх өмнөхөө болоод тэгээд хийх
гэжээс аахгүй. Тэгс надад нэг өмнө өдөр нэг тийм санагдаад болдгоо юм шиг би юм бэлтгэлтэй биш юм байна бодлоо гэдэгс аахгүй. Тэр болохоор зөв бүр өмнө болсон явдал цаа. Тэгсэн чинь саяхан нэг залуутай би уулзсан аахгүй юу. За. Тэр залуу бүр анханасаа шууд ингэж ярьсан байхгүй. Би доминац гэдэг. Чи одоо юу гэдэг миний хүслээр чи байх хэвээр. Тэгсэн нөгөө ситуац чи эргэжж байгаа. Тэнгүүд би ингээд окей надад тэр нэлээд сонирхолтой санагдал. Тэгсэн нөгөө чинь би чамаг 6:30 гэд манай гэрт ирэхийг шаардаж байна. Гэлдэг байхгүй юу? За. Тэл би окей би тэгээ 7-г л амжих байх гэсэн үгүй 6:30 гэж ингээд хэлдэг байхгүй юу? Йоо за ямар nice. За би амжуулъя да гэсэн өнгөөр ингээд амир гэсэн чинь би чамайг амжуулахыг шаардаж байна гэл бүр амар юм demand заяа. Тэгээд чи эрэхтэй нүдэ боцсон байх шаардлагатай. Манай гэрийн гадаа эрэхтэй гэлдэг байхгүй. Надад бүр ингээд нэг амар санагдаад ирлээ. Чанжан нэг аим шиг киноны ай май явлаа. За. Тэгсэн чи шууд ингээл нүдэ боож байгаа л нөгөө нэг хийнэ гэл тэгс надад нэг амар юм 50 Shades of Grey юм шигтэй нэг амар юм киноны сцен байгаа даахгүй. Шууд би яалаа халуун тангаад очиж би ирсэн гэдэг. Яа би бүр энэ юу микрог бүр ингээ орлоо. За ерөөсөө ариунаг амруу бүр орлоо. За ирсэн үү гэдэг байхгүй. Би ирчлээ нүдэ бочлоо гэдгсэн чинь окей гэл. Тэр одоо гаш томтон болсон байсан бол яах юм? Ер нь бол тийм ер нь яга айгаагүй. Яах вэ зүгээр. Ерөнхийдөө аль мэддэг байсан болохоор зэрэг тийм ялж байгаа байхгүй, итгэж байгаа байхгүй. Тэрнээс шок танихгүй хүнтэй болол тийм гэдэг чинь одоо бас амар хардкор зүйл шүү дээ. Яг зүгээр өмнө нөгөө нэг секси жаагүй ч гэсэн уулзч ирсэн тийм болохоор зэрэг итгэж байгаа юм л та. Та нар маань тэгж болохгүй шүү. Багтуул цаг үнтэй гэж болохгүй шүү. Тэгээд юу алаа. Шууд намаа ингээл ингээс татвалцсан юм. Окей. Ингээс татаа шууд барьж шууд хүзүүнээс хойтлын ингээд нөө дагснаас ингээд байрал гэснэ хойш ингээл ясна хүзүүн дээр ингээл үнсдэг байхгүй. Тэгэл гэснэ ямар ховцтой ирсэн ингээл гэдэг байхгүй. Тэгэл би амар юуси. Би таны наваа заавал ихэстэйг өмнө хэлцээс ахгүй. Би тэр өмнө 2 юм тохирсон. За би тэр хүнийг та гэж дуудах хэвээр. Ингээ мөндлж байгаа өнгөөр. Тэгээд тийм нөгөө нэг бол гэдэг одоо өгний оронд ашиглах нэг тийм өөр үгтэй байх хэрэгтэй гэдэг тийм 2 юм тохирсон байхгүй. За. Би бүр энэ чийг ангаацсан байна. Йоо та талдаг байсан боллоо. Би та бүгд ингээ бас ингээ окей гэж хүлээж байгаа ах тий. Одоо юу болох нь за окей. За тэгэл ялаа намаа шууд ингээл нөгөө нэг өрөөл ингээл яаж байгаа шүү дээ. Том өрөөл хийсэн баг тий заяа. Том өрөөл байна гэж би төсөөлж байгаа юм л да тухай үү тий. Тэгэл гисэн чинь хуцаа тайлах гээл. Тэгэл би окей гэж гадах амар юм жакетаа тайлал ингээл байжсэн чинь бүгдийн тайл гэж ингээл тэгдэг байхгүй юу. Окей за ингээл амар ингээл тайлал ингээл гисэн чинь ингээл бүх юм тайлчиж байгаа шүү дээ. Би ингээл амар өөрийнхөө сайн дураар. Тэгсэн чинь шууд шилийн үзэн дээрээс ингээл аваачаал дөрөвдлынхаа өрөөлөө ингээл явж байгаа байхгүй. Тэгэл яг би чи ингээл амар айцтай байгаа шүү дээ. Бас одоо яна мана. Яг гэж байгаа бол гэж байгаа л энэ. Тэгсэн чинь шууд ингээл орлоод хэлгээл юутай шууд ингээл орлоод хэлгээл тэгснэ бүкс өрөг. За окей. Би амар энэ нэмэх 21 юм яриад байгаа шүү. 18 насны дотроо. Тийм бүкс өрөг гэлээ. Тухайн би окей за ингээл лалалтын бэжтэй гэл тэгсэн чинь шууд хойшоо ингээл нөө гараа хойдолд аав гэд. Тэгээд за угаасаа энэ яг хүлгэж чинь гэж мэдээлж байгаа байхгүй. Тэгсэн чинь шууд нөгөө нэг юм хажуудалт ингээл амар нөгөө би ингээд сонсоол байгаа шүү дээ. Харахгүй ч гэсэн ингээд амар сонсоод тэгсэн чинь хажуудалт ингээл баах юм төмөр мөмөр ингээл янз бүр юм ингээл дураал идэг байхгүй. Би тэгэл шэт би яг юунд хүрээд ирвэ. Яна. Тэр үед яг юу бодгцсан? Тэр үед би ингээл өгчүүл яана. Шэт би яг ингээд хүнд алуулж байгаа юм шиг гэж бодсон. Ингээд яг тэгж бодсон юм шиг. Нэг юм айдас тэгсэн мөртлөө дур хүсэл нэг юм хоёр юм ингээд нэг юм нийлцсэн байгаадс надад. Тэгчээд яагаад шууд ингээд нөгөө гавч явах ингээд гар үлдэг юм ингээд яаж байгаа байхгүй. Тэгснэ би амар юм төмөр юм байх юм байна гэж бодож байсан шууд арьсан юм материалтай. Тэгээ шууд хойно ингээд хүлээл ингээд дуслаа. За окей. Тэгэл байжсэн чи шууд юу л гараа гээл ингээд амар ягаал. Тэл би гэж бүр ингээд нөмнөд болцсон байгаа шүү дээ. Тийм шүү. Би ингээд ийм амар цэлнийх зүв. Та ч гэсэн яг тэгж бодож байгаа хэ зөв. За яа. Тэгэл тэгсэн юм жижиг юм ташуур шиг юм гаргаж ирээл заяа. Тэгээ тийш нэг юм энэ дээр яшин дээр ингээл явуулаад ингээл яаж байгаа штэ. Тийм би тэгэнгүүт окей за энэ бол ерөөс юу ааш таарлаа тэгээ ташуур ааш таарлаа гэл тэгсэн чинь бүсэн дээр юм зөөлх юм яавал. Гэлдэг байхгүй. Тэгэл би одоо таалагдчих чинь ингээл хэлсэн байхгүй.
Тэгэл тэгсэн чи шууд эргэж хараа гэлдэг байхгүй. Тэг хамгийн гол нь нөгөө нэгтэй зал ингээд ерөөсөө яахгүй, хийхгүй. Аха. Юу гэдэг бэлэг ихтэнд хийхгүй. Тэг над дээр ингээд янз бүрийн юм туршаад байгаа юм шиг ингээд юм байгаад заахгүй. Тэгэхээр чи мөн боож өгөх юм шүү ингээд нэг юм хурдан хийгээч яа. Тэгээд хойно хүлчээд тэгээ ингээ янз бүрийн юм ингээ хийж тусч үзмэнсэ. Тэгээд би хэлсэн байхгүй. Өмнө нь болохоор би нэг хэлцээсэн. Би анаа секс бусдын бол ингээ зөвшөөрнө гэж амгүй. Хэлсэн байсан болохоор тэрийг ингээ нөгөө дийлдэ оруулсан. Тэгээд хийж байгаа. За тэгээд яалаа нөгөө нэг дийлдэ мэлдэ янз бүрийн гаргаж ирж мөрөл ингээл тэгэл намаа ингээл бүр амар би бүр сүултээ ингээ нөгөө айгаад байгаа юм чи ингээ. Яа одоо таанд юу гараад ирэх юм бол гэ. Тэгсэн мөртөл цанаа юм нэг юм. Йоо ямар гоё юм бэ би тийм байлаа ч гэсэн тийм хөлтөө бойлгээ хэлэхээр зөв нөгөө нэг яахгүй тэр үг нь үйлчлэхгүй яа нөгөө наах төгсөн байсан. Чи бойлгээд байгаа бол тохирсон байсан гэсэн шүү дээ. Чи бойлгээд байгаа бол нөгөө үгээ хэл гэдэг байхгүй. Тэгс би нөгөө мартцсан. Йоо яа. Чирийг би угаасаа за би үгээл бойлгээл байж байгаа. Тэгээ нэг арч хилцээгээс болохгүй гэсэн чи нөгөө үгээл гэсэн чи би амар би мартцсан гэлдэгсэн аах гэсэн үү чи тэгвэл болохгүй гээл үчиглээ байгаа л би тэгээ сүултээ уйлаа. Бүр чи инх байсан юм уу? Тэр амар сайн сагцаах нөгөө амар лаг юм таашаал машаал авчихсан гинт үйлээд хэлсэн шүү дээ. Тэр үчисэн чи зүгээр үгээл гэсэн чи би амар зүгээр амар зүгээр нэг тисгэн байсан яа. Бодлоо тисгэн шүү. Тэгсэн чи би зүгээр л ямар байсан юм шиг байна. Минутын болтыг авцсан чи ингээд зүрлж байгаа байхгүй. Ингээд ядаж ингээд яг гэж байгаа ингээд хараад тэгэхээр зүр ингээд амар тийм зүгээр. Окей дараагийн алхам мэдээ. Тийм дараагийн алхам модель тэлдэг. Ерхэд болохоор зүр ингээд юм хүний юм юунд доор захиадалтан доор ингээд хийхээр бас амар таашаалаа. Төрлийн юм гэдэг би яг тэр үед мэдэрсэн амар надад амар тийм сонь таашаал гэсэн. Гоё гэж үү? Тийм гоё таашаал гэсэн. Тэгээд одоо юу гэдэг уйлсан гэсэн шүү дээ. Уйлж яхад юу бодсон? Юу гэдэг сэтгэлийн хөөрлийн юу байсан уйлдээсэн. Тэрнээс би нэг юм амар юм өвдсөндөө ч юм уу тий. Яасан даа биш аахгүй. Харамсандаа би яг гэж ирэмэрэ гэж харамсандаа яасан биш. Зүгээр нэг сонин юм мэдрэмж надад төрөө би тэг ингээрхгүй уйлцсан. Тэр зүйлд нь бодгоо одоо таашаалч юм шиг тэг нэг гэсэн. Тиймэрхүү юм байдаг штэ нэг юм ингээд нэг юм сэтгэл дотор ингээ байгаад байдаг яг яасангаа мэддгүү гоё байсан юм шиг эсвэл үгүй байсан юм шиг яг тийм л юм болсон юм байл та тийм үү. Тэгсэн. Тэгээд сүүлдээ ингээд би нөгөө яач гарч ингээд уйлж мөлөд байсан болохоор уйлж мөлөдсөн болохоор нөгөөс л үчи амар тийм сонирм санагдсан юм шиг. Тэгээд яхаа хойлоо болох уу гэдэг юм зү окей гэдэг дууссан байхгүй. Тэгээд ерөөс хийхгүй. Гол нь өөрөө ерөөс хийхгүй. Тэгээд би хуцаа чинь жоохон онцгүй юм шүү. Тэгээд би хуцаа өмсөн байхгүй. Хуцаа өмсөд ингээд яаж яасан чи нөгөө чи ингээд амар мариудахдаг баах олон төрлийн юмтай заяа. Oh my god. Тэгэл ингээл нөгөө бүх юмудаа ингээл амар ариудахч мариудах юм гэж бодмоолээс ах. Тэгэл би дуусчаал. Бомберыг одоо яах вүлээ гэж амар юм зүгээр юм ярих гэж сууж байгаа гэсэн чинь яасан амар сонирн байсан уу. Тэгэл би үгүй нэг сонирч үе. Гэхдээ ерөөхдөө би ерөөсөө урд нь юм үзэг болохоор зөв надад айгүй тийм юу байлаа. Гэтэ муухай бол байгаагүй. Яг муухай бол байгаагүй гэсэн үг хэлчихгүй гэсэн чинь амар юм тэрэндээ сэтгэл хангалуун бас тийш тий. Муухай бол байгаагүй юм уу тий гэж хэлсэн байхгүй. Тэгээ би үгүй яг зүгээр л байсан байсан. Тэгээ тэрний дараа бит хоёр ингээд фантазигаа ярьж байгаа. Чи надад ингэсэн бол би надад ингэх байсан бахмах юм гэсэн би өөрийнхөө төсөөлөг ярихгүй. Надад нөгөө нэг тийм доминанц секс гэхээр зэрэг тиймэрхүү юм боддог байсан гэсэн юм гэсэн чинь ингэж хэлдэг байхгүй юу. Окей. Би тэгэл яшгаш шиг одоо хамаг одоо ямар юм унтраацсан за хамаг хуцуцаа үсэг шиг гэсэн чи би ч юм ингэж хараа гэж хэлдэг байхгүй юу. Йоо тий гой залаа шүү за. Тэгээ би заа гэсэн чи яаж нэг палачтай байсан. Палачтай төрхөөтэй. Төрхөөгөө тайлхилдэг байхгүй юу. Тэгээд би яга дээдээ тайлах хэрэгтэй гэсэн чи дээдл яхаа байж ил төрхөөгөөр чихгүй юу. Төрхөөгөө дааталт нь урахад төрхөд ирэхгүйсэн. Гэсэн чи тэр нэг ихний хэсэг дээр тэр нөө вибратор дээр ерөөсөө ашиглаагүй байсан. Тэгээ миний ашиглаагүй хэдийн үлдсэн байгаа. Тэгээд би тэр чанд одоо ашиглая гэлдэг байхгүй. Тэгсэн би заа гэсэн чи вибратор дийлдэд гамд авчраал. Тэгээ би амар сквирт нь болдог би одоо яана гэдгсэн чинь тэр хамаагүй угаасаа чи ингэ би суллаа л ингээл бүх юм надад гаргаж өгдөг байхгүй. За тэгээд нөгөө нэг доороо нөгөө нэг баха алчуурмалчур янз бүр юм уу тавьчмал тэгээ би ингэ гал болцсон гівтчихлээ. Бодон дээр төсөөлчлөө ёо нөгөө нэг охин тэнгэр чинь тийм авлуулцаа. Хамгийн муурын нүд гарахтай. Хамгийн гол нь би юу гэж бодсон гэж. За подкаст дээр ярих юмтай болчихсон. Бүрийн болох юм байна. Ёо подкаст та нарын төлөө. Тэгээд тэгэл гисэн чинь шууд ингээл нөгөө вибратороор ягаал
дэлдгээр ингээл хамт зэрэг хэлэх гэж би бүр ингээл зүггүй усаа өглөөр маш бүр. Тэгээ тухайн үед миний ингээд зурс бодол надаа ингээд амар тэнийг бодол төрж орж ирсэн. Үнэхээр тэр нэг тийм амар юу залуу бишээс аахгүй юу. Тийм амар аттрактив залуу бол биш заяа. Одоо сайхан гоё. Тийм гоё тийм амар гоё юм залуу бол биш. Би ингээд зүгээр хэрэг годомжинд харалтаад ч юм уу. Тэр залуу доминант гэж хэлээгүй байсан бол би тэр секси хийхгүй залуу байхгүй. Окей. Нууцлаг. Тий. Харахад бол энэ одоо ямар секси чадахын юм бэ залуу байхгүй. Гэтэл зүгээр ах тийм ч алж идэг заяа. Зүгээр бүх зэмийг бол зүр гахалтайсаа эдрээс. Хойлоо шиг байхгүй. Хойлоо хараад энэ хоёр бандгаар өөхийг ямуугаа ич чаддээ гэсэн чинь. Тэгэл үнэхээр амар яасан байсан. Гоёсан. Тэгээд би тухайн үед надад орж ирсэн бодол нь үнэхээр би дандаа юм таашаалах юм бол юундаа суудсан чи яад юм гэсэн бодол бүр хайлт борч гараа явсан бүр. Тэгээд сүүлд нь ямар тэнийг бодчихоо за байл юу яриад байна. Ганцуудаа секси юу гэж бодоод байгаа. Тэгээд одоо юу гэдэг. Тэгэхээр чи ер нь эзэмдүүлэгч төрлийн туртай хүн гэсэн үг үү? Тийм юм билээ илүү. Одоо чи хэрвээ жишээлбэл өөр хүн тэгж тушаал машаал өгч чадах уу? Надад нэг тийм санагдах юм билээ. Одоо ингэ гижийнхээ оронд би хүний тушаал биелүүлэх юм бол надад амар юм илүү таашаалтай байх юм билээ. Тэгэл би за би юу доминант секс дуртай юм бэ? Яг зүгээр секс бол хийвэл ээжтэй. Гэхдээ тэрнээс би ерөөс өмнө очиод таашаал авч байгаа байхгүй. Тийм авсан байхгүй юу? Тэгэл бодсон. За манай заяа найз ч надад нэг амар юм ярьсандаа би дүүл эсрэг хүн юм байна гэж бодсон. Тэнгүүд намайг шууд энэ талбар дээр дуулж байгаа байхгүй. Дуулж чамд дүүл дуулж чам. Нэ тэгсэн аахгүй би бүр яг мэдсэн ба энийг ярих гингүүт нь яг яах гэдэг би тэрийг хэрэггүй ярьж тээ. Одоо яаш. Гэтэ миний унснаар бол ер нь нэг одоо эмэгтэй хүн болгон яг эзэмдүүлэх туртай байдаг гинэ. Нэг байглаасаа бүр натураасаа ингээд аль бүр чулуун зэсэг мэсэг байдаг тэр дээр үеэсээ эхлүүлээд эрэгтэй хүн илүү байж аж эмэгтэй хүн ингээд таашаал авдаг ч юм уу. Эрэгтэй хүн ингээд одоо жоохон биеийн хүчит сүр хүчцэг үзүүлж иж эмэгтэй хүн ингэж тэрнээс амар таашаал авдаг. Тийм болохоор эмэгтэй хүн ер нь эзэмдүүлэх туртай байдаг. Би ч гэсэн бас эзэмдүүлэх туртай одоо юу гэдэг эзэрхийлүүлэх одоо юу гэдэг заримдаа ингээд намайг хүлээд эсвэл чи инг мингээд заримдаа тушаахад би бол ингээд туртай секстэй хийж ахт миний багал зурдахт бол туртай ч юм уу. Бас нэг өөр туртай талтай. За тэрийг нэг жил мэлийн өмнө олж нээсэн юм уу? Би нэг залуутай бас бичдэг байж байгаа. Бас битгой нэг ингээл бичэн штэ ингээд секс макс ингээд хальт бичиж байгаа л тэгжсэн аа уулзгаар байсан чинь окей би ингээд чи намайг ингээд зэмдэж чадах уу? Одоо юу гэдэг эзэрхийлж чадах уу? Би ингээд тийм доминант секс туртай ихтэй эмэгтэй тийм байвал байгуу туртай чи ингээд чадах уу гэдэг тэгэхгүй. Тэгэл би за яа тийм ер нь үзэд алтыг гэж аим боддог хгүй. Ер нь алин болох ингээд л нэг ингээл юм болгонд эрэгтэй хүний доор ингээд эзэмдүүлж ээж дээ. Нэг удаа эрэгтэй хүнийг алгадаад үзье гэж бодсон хгүй. Тэгэл нөгөө залуу бит хоёр уулзаал. Тэгэл би оронгуудаа шууд багалзуурцаахгүй багалзуурдаал. Тэгэл хүзүүгэн шууд ингэж барайл үнсээл. Тэгэл орлоон түлхэл заяа. Яа тэр би бүр би хизээж бид их жоохон 2 пм ууцсан байсан заяа. Яг үнэн хэлээ. Яг эрүүлдэ бол тийм байгаагүй 2 пм ууцсан. Жоохон ингээ хөөхө халдсан тий. Тэнгүүтээ оронгуудаа багалзуур үнсэлж яхта шууд багалзуурдаал. Шууд хил мөлийн хазаал. Тэгжсэн аа. Окей, орлоо яв гэл тэгдэхгүйсэн чи заа гэл. Тэгэл орлоо явгот нь би шууд хөвтүүлж байгаа л шууд нүүрэн дээр нь жинхэнэ нөгөө суудгаараа суугаад би хизэж баг өмнө тийг сууж үзэг баг. Нэг 2 удаа л одоо хуучин найз залуу малуу дээрээ сууж исэн үг гэхээс ш. Тэгэж биччихсэн зүгээр нэг бичдэг залуутайгаа шууд ингээл багалзуурдангуудаа орон дээр хөвтүүлэнгүүтээ шууд ирнэ. Тэгэхэд би бүр өөр амар таашаалгасан гэв. Бүр амар гой санагцсан гэл бүр юу ч бодохгүй те. Тэгэл би цонхоор хараалаа. Цонхоор нөгөө байшингийн хүмүүс намайг хараад тэгэж одоол та нар намайг харж байгаа шүү гэж одоол тэгэл амар гой байж байгаа л тэнгууд нөгөө залуу чи би юу хийх вэ гэл бүр яг нэг юм боол шиг заа. Би ингээл яах вэ махав таамаа гэл одоо юу гэж тэгж харцдаг юм. Тэнгүүдээ газар ингээд шууд өвдгөлсөө битгаар буудан дээр нисахгүй гэсэн чинь газар өвдгөл цугаал тэгжсэн аа. Би амар дэггүүтэй хөл өмс гэл тэгдэг байхгүй тэгсэн чинь нөгөө чинь ингээл хөл бөл ингээл бүх юм өмсөл тэгсэн чинь миний хорог хөх гэл хэлчихдэг байхгүй. Тэгэл бүр ингээл бүр яаж юм гэсэн чинь миний бүх хөлний хороонод ингээл бүр амар гоё өгсөн заяа. Би тэр үедээ хорооноо шивэр өнөрч байгаа болов ерөөс тийм бодгүй мэлээ заяа. Зүгээр ингээ энийг бол яасан ч яад ингээ бодсон заяа. Тэгсэн чинь би тэрнээс амар таашаалсан бүр ингээд
би ерөөсөө хөлнийхөө уруунаас таашаал авна гэж бодоагүй байсан. Тэгсэн чинь хөлнийхөө уруунаас хүртэл бүр таашаал авсан. Тэгээд тэр залуу бүр ингээ хөлний хурууг маань хөөхөө заяа. Яна уучлаа. Зүгээр одоо яа хэлчихлээ. Хөхөд сораад гэх юм уу? Тийм тэгэл миний бараг бүх өссөн юм гэсэн. Тэгэл тэнгуүдэ би шууд чи намайг ингээд одоо галтгооны яг плетэн дээр намайг суулгаж агаад араас маань тэг мэг ч юм уу эсвэл ингээд яг ингэж би ингэж хиймээр юм гингүүт яг миний хүснээр хийгээл заяа. Тэгэл ингээд яг юм нэг юм одоо хэлэхээр айгу муухай яг гүлэг шиг гэдэг юм уу юм гэдэг нэг юм царай нэг тийм байсан аахгүй яг нөгөө ширэкийн муужгаа шиг царай гаргацсан заяа. Тэгэл би яг юу хийгэнгүү тэрийг хийгээл инг тэг гээл би тэгээ нүүр мөрлөн хүртэл алгацсан заяа. Би бүр шүлсээ хайж хүртэл үтсэн заяа. Бүр амар би тэр миний бараг хизээч мартахгүй одоо секси нэг байсан баг. Тэгэхэд би амар гой таашаал аваад тэгээд би ахиж хизээж уулзаагүй. Надад бол тэр нэг удаагийн юм байсан. Ахиад би 2 дахь удаага чадахгүй байх гэдэг үгээр айж байгаа айсаахгүй. Тэгээд за ишиг. Ингээл нэг удаагийн юм гоё ингээд дуусгая. Дараагийн удаа би одоо багалзуурдаа далгацсан гэж дараагийн удаа яах үсдэг юм уу яах яа. Нөгөө хийх юмнууд дуусчихсан байхгүй. Хазаж мазаж байдаг бүх юмаа тэр өдөртөө гаргацсан одоо байж болох бүх юм наа тийм аа. Тэнгүүдээ би жоохон өөрөөсөө айгаад за болоо. Би ингээд юм донтчиж магадгүйгээд тэгээд ер нь бол болсон. Одоо болохоор тэгтээ тэр бол амар гой сексасаа. Йоо бүр сончлаа. Одоо би бол жишээлбэл хаяа секстэй ч юм уу нөгөө залууга багалзуурддаг ч юм уу хүсддэг ч юм уу секс хийж явах үедээ эсвэл бөхс рүү ингээд алхацдаг ч юм уу. Жохон тиймэрхүү юм бол надаас бол гараад идэг. Үнсэлж яхта хаздаг ч юм уу уруулын. Тэгээ би бодохдоо би ер нь бол эзэрхийлэгч талтай хүн юм байна гэж өөрийгөө дүгнсэн. Гэхдээ заримдаа бол ингээд нэг бүр эзэрхүүлэхийг бол хүсдэг ингээл намайг юу гэдэг гар мараа маань ингээл барьж хүлээл одоо ямар ч хөдөлгөөнгөө болгоол тэгэл намайг амар гой болгодог ч юм уу. Тийм юмд бол бас дуртай. Гэхдээ илүү нөгөө талдаа хүн эмэгтэй хүн. Тэг яг нэг юм хосуудын хооронд чиглүүлэх үү хэлж чадахгүй байсаар агаад дууссан тохиолдол байдаг шүү дээ. Одоо жишээлбэл яг нөгөө амьдрал дээр яг би тэр гээ нэр цогч мэдэхгүй байл та зүгээр кинон дээрээс харж байхад тэг нөгөө яхаач босхгүй зэгтэн дээр шууд санаанд орж ийн л та. Тэрэн дээр ч нөгөө нэг бүр амар олон жил амьдэрсэн хоёлаа хамтдаа 15 6 жил хамт амьдэрсэн мөртлөө ерөөсөө их нэртэй юугаа хэлж чадаагүй. Би чи намайг эзэндээ дүгөөч те би ингээд чи над дээр ингээд юу гэдгийг намайг эзэрхийлээд над дээр ингээд өсгөдөө гуталтайгаа явмаа өнтер гэж хэлж чадахгүй. За. Тэгэнгүүт хөршөөлийнхаа хүүхэнтэй унтдаг болцсон. Тэг гол шалтгаан нь болохоор зэрэг нэг удаа хэлсэн ч илүүтэй. Ихнэртэй хэлсэн чи ихнэр нь юу яриад байгаа ингээ хүлээд авцсан. Юу тэнийг гаж юм уу чи юм энэ гэд нэг удаа хэлэхтэн ингээд өнгөрөөцөө болохоор зэрэг тэрийг ахиж яриаггүй. Гэтэл нөгөө хөршөөллийн эмэгтэй яг тийм гэдэг юм идэнгүүтээ тэр хоёр ингээ хоорондоо унтдаг болцсон. Тийм тухай гардаг шүү дээ. Тэгээ яг тэрийг бол яажсэн нөгөө тухай би харчихсан байхгүй яа. Айл өсгөдөө хотлоо өмсгий гэж ярьж байгаа л нөгөө хүүхэн. Тэгээд нуруунд дээр яв одоо миний гуйн дээр яв гэдэг ч юм уу тийм ингээ. Тэрний нөгөө өвдөлтөөс таашаал авдаг тийм бас төрлүүд байдаг юм байна л. Тэгэхээр нэг секс ирж байгаа бодохоор одоо угаасаа энэ урсгалыг ярих хэрэгтэй. Тийм болохоор зэрэг өөртөн дээр тохиолдсон өөртөө секс чинээс авч ярьлаа шүү. Тэгээд та нар маань битний амар шүүмжлээсэй гэж хүсэж байна. Угаасаа яг хүн болгон угаасаа тэгж үзсэн гэдэгт бол би эргэлдэж байна. Яг тийм байгаа эсгээч өөрөө барыг мэдээгүй авах. Секс гэдэг зөвхөн дээр доор орж умц болохыг секс гэж ойлгоно гэж гэсэн бодолтой хүмүүс ч гэсэн олон байдаг ш. Тэгэхээр өөрөө зүгээр асуугаад үзээсээ өөрөөсөө би үнэхээр эзэрхийлэхтэй дуртай юм болоо эсвэл намайг ихнэр маань эсвэл нөхөр маань эзэмдүүл надад ямар санагдах уу яг тийм хийгээд тушаа гэхэд те би хийж чадах илүү тэрнээс би таашаал авах болоо гэдгээ бодоод болохгүй бол тушаад үзээсээ турш үзээд үгүй бол тэр л үсттэй. Тийм. Манай нэг эрэгтэй найз сайхан манай нэг найз охиныг найз залуутай болохгүй юу? Найз залуутай гэж нэг залуутай уулзчаад тэгээ тэр нь эхний удаа ерөөсөө ингээд секс болохгүйсэн гинэ. Эхний 2 3 удаагийн секс нь ингээл тэгээ надаа яриа хэлэхгүй. Ерөөсөө ингээд одоо боов нь ажилтгүй. Тэг би за чи яац тэр чин айгүй бол би бөө шалтгааж явахгүй айгүй бол бүүн стресстэй байсан юм байлгүй дээ. Эсвэл ингээд би айгүй сайхнаар нь харж авахгүй гэсэн чинь үгүй ер нь л болохгүй би ер нь энэтэй уулзах боллоо гэл гомгнадсан байхгүй юу? Тэгжсэн нэг өдөр над руу залахгүй юу? Тэгснэ заяа гэсэн чи яасан гэсэн чинь гадаад эмэгтэй. Яасан гэсэн чинь би нэг юм олж мэдсэн ингээл тэггүй юу? Тэгээ тэр залуутайгаа бараг 2 сар болтон заа. Тэгээд
секс ингээл хийх болгонд ингээл ерөн бүтлгүүдэдсэн гинэ нөгөөдг нэг бол хурдан тавиал тэгсэн чинь нөгөө залуу нь доминант залуу байсан заа. Тим амьдралтай. Тэгжээс нэг өдөр ингээд ярьсан гинэ чи намайг ингээд жоохон чанга базаж болох уу гэд тэгсэн чинь нөгөөдг нь заа гэд тэгсэн чинь нөгөө залуу нь бүр ингээд орилоод тэгсэн. Ингээд яг тэгж яхад нөгөө охин маань ингээд нороогийн жоохон бадалж мадалсан юм байна л да. Тэгээ бүхс мөксөн ингээд жоохон чанга ингээд бараг цусыг гартал гэж байгаа байхгүй юу. Тэг өшөө чанга гэлгүйгаадсэн гинэ. Тэгээд нөгөөд чинь ингээ хумсаа шигтгээд тэгээд бар цусн шүүрсэн гэдэг аахгүй тэгсэн чинь нөгөө залуу мад бүр ингээд амьдралтай байгаагүйгээрээ амар тайсан гэж аахгүй бүр ингээд орилоод тэгээд бүр ингээд хизээш тийм дуу гаргадгүй байсан гинэ секси чаа. Тэгээл нөгөө бүр болиг бодсон байсан хүүхэн чинь натур залхаснаа надад амар гой санагцсан. Би өмнө ингээд айгу 3 жил нэг найз залуутай байж байгаа сайхан салаа тэгээд тэр залуутай танилцсан. Би өмнө 3 жил байхдаа хизээч юм секс хийж үзээгүй. Тэгэд надаа бас амар гой санагдсан. Тэр залуугийн тэгэж ингэж таашаал авч тавьж байгаа нь надад гой санагдаад би тэрнээсээ таашаал авч тавьсан гэж аахгүй. Тэгээд тэрнээс хойш тэр хоёр бүр дандаа доминант гэдэг болсон заа. Нөгөө хүүхэн бүр тэрэндээ дондцсон заа. Тэгээд тэгэж ярьжсэн. Тэгээд би тэндээс үгүйж бодсон бай гэхээр хүмүүс ер нь ингээд санаан зовоод хилдэггүй юм байна. Одоо хосууд ингээд байх юм бол за намайг яг бол буруугаар бодчихоо дээ. Дөнгөж нөгөө уулзж байгаа хүүхэндээ би ингээд хэлжүүлийн намайг буруугаар бодчихоо дээ гэд тэгжийнхаа хооронд анханасаа ярьчвал тэр хоёр шиг тийм гой болох магадлал зөндөө байгаа хгүй. Одоо тэр хоёр бүр ирж байгаа. 7 сар ирж байгаа. Тэгээд түрүүчийн 7 хоногт нөгөө найз залуураа яасан. 7 хоног наа битээ залгаарай гэсэн. Залхан тий. Холланд явж алхачаа гэсэн. Тэгээд цусан шүрсэн юм ирэх юм уу бөө мэлээ. Тэг бүр тийм тэгээ би тэрнээс ягаад тэр залуугийн нөгөө эрэхтэн басгүй байсан бэ? Эсвэл ягаад тэр нөгөө сексийн таашаал авахгүй байсан бэ гэхээр нөгөө хүссэн юм хийхгүйсэн байгаа байхгүй нөгөө хүүхэн хэлээг өгч яж. Тийм хэлээгүй юм чи нөгөөдх нь яаж мэдгэвтэй. Тэгээд тэрнээсээ болохгүй байсан юм шиг байгаа. Тэнгүүтээ эсвэл хүмүүс аягүй их тэгж нуудаг баг. Магадгүй яг нөгөө сэтгэл тий хүн юугээ бодчих бол манай одоо намайг юм донтойг ойлгочих үдэ гэсэн юм үнцг нөгөөсаа давмгайлж байгаа шүү дээ яаж ч утсан. Энд чинь нөгөө нэг тийм чих тохиолдод үдэг нөхцөл байдал биш учраас хүмүүс яг тэр тал намгаалж өгч магадгүй. Тэр залуугийн хувьд л ирсэн байхгүй. Өөрөө хийхгүй хамгийн гол нь хийхгүйс аахгүй надаа. Тэр ч онцгой шүү дээ. Тэгвэл хийхгүй тэгсэн мөртлөө ингээд яг нөгөө нэг чи надаа ингээд те чи миний өмнө ингээд яг өөрийнхоороо бай. Тэгээд тавьж байгаа гэж хараад би таашаалаа авна. Тавьж байгаа юм шиг таашаалаа авна гэсэн аахгүй. Тэгэл би зүгээр л би гаргууд гарсан. Тэгээ өмнө нөгөө нэг сквертийн энэ тэр нөгөө аим цацуур тавьдаг мавдаг тийм юм уу ингээд бас ингээд жоснаа зовё штэ ингээд залууч малуучуд ингээд өмнө үзээгүй тий тэгэж тавьдаг хүүхэнтэй таарч марч байгаагүй залуучуудтай хийх юм бол нөгөө нэг шээс байх үедээ гэсэн нэг тийм төсөөлөлтэй байдаг. Өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Тавилт дээр ярьсан. Тэр залуугийн бодлохоор зэрэг угаасаа тэгж тавих юм. Би тэгж тавьдаг гэж хэлсэн байхгүй. Эсвэл тэгж тавьдаг гэсэн чинь окей надад асгаад өгөөч гэсэн байхгүй. Тэгэл зүгээр ингээ нөгөө вибратор дилта хоёроор чинь зүгээр үдэж тарж байгаа шүү дээ. Яаж байгаа би ингээ бүр нөгөө хань үлцээ би ингээ бол гэдэг тэгсэн чинь ингээ үгүй болохгүй үгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээ би нөгөө сүүлд нь бүр ядраад Хастаж ингэ гарч дуусаач гэх шиг ёо. Тэгээд нөгөө юу үгээ санаж байгаа нөгөө нэг үнэхээр бол гэсэн үедээ хэлээрэ гэдэг үг гинт санаатай хэлсэн байдгийг. Ёо тэгэж аврагдсан байд. Ямар амар. Гэтэ наа чи амар гой санаа нэ. Би ерөөсө дараа нь өөр хүнтэй тэгвэл юу тийм одоо код хэлдэг шүү дээ тийм. Бол гэдгээ зайлаач. Тийм үг. Миний бодлоор би зүгээр юу ч бодоогүй чиний тийм код үг юу байх вэ гэхээр би зүгээр фэнтези гэлцсэн аахгүй. Фантаз гэлцсэн. Тэгээ нүдг мартцсан. Тийм үг хэлж болохгүй. Тэгсэн чинь нөгөө нэг бүр амар байдаг үг хэлсэн байл яг уу. Хи. Эсвэл ёх тэгсэн чи ёх гингүүт нь болчихвол яг болоод байгаа юм аа. Чи бэл гэж лээсэн. Ёо. Тийм нөгөө ёо. Гэтэ юу гэдэг өөрийгөө одоо энэ бит хоёрын хэлж байгаа энэ дугаар ингээд энэ айгу богинохон дугаар болох юм шиг байна. Ягаад гэвэл бит хоёрт яг нэг түүх байгаа. Ариунад яг нэг түүх байна те эзэмдүүлсэн ч юм уу. Миний хувьд бол яг нэг түүх нь эзэрхийлүүлсэн. Эзэрхийлсэн. Эзэмдүүлсэн бол нэлээд хэдэн түүх байгаа ч юм уу те. Тэрийг одоо ярих юм бол хүн болгонд одоо тийм түүх зөндөө байдаг бах гэж бодож байна. Тэ би бас одоо тэрийг яриад яах вэ? Ярьчаач тий. За ядаргаа. За нэг түүхэл яриа заяа. Яа энэ одоо хүмүүс бодож байгаа юм ямар их түүхтэй хүүрнүүд яа. Би бас нэг залуутай уулздаг байлаа. Дөнгөж яг найз залуусаа салаад тэгээд дараа нэг залуутай уулздаг болохгүй.
Тэгээ тэр айгүй хөөрхөн тоогоо залуу байсан. Яг бүр самчлаа. Тэгсэн чинь бит хоёр нэлээ их дээд басныгаа дараа тэдний гэрт очиод тэгээд би ер нь ингээд би жоохон тийм доминант секс туртай ажи ингээд хаяа намайг унтж байхдаа ч юм ингээд бүкс рүү алгадвал гоё яана. Эсвэл унтж байхдаа хаяа намайг багалзуурдвал гоё яана. Эсвэл миний үснээс тулхавал гоё яана гэлж идэг байхгүй. Тэгсэн чинь окей гэсэн чинь би нэг өдөр намайг гэртээ амар гоё дээтэнд ирэхгүй. Тэгээл очисон чинь нөгөөд чинь за тэгээ бит хоёр хоол мал идэж уучаал тэгээл вайн майн уугаал суужсэн чинь юм үнсэлцэл юм болно штэ. Шууд намайг орлогоо ингээд түлхээл заяа. Тэгснэ орныхаа толгоо сүүл хоёрт нь одоо бүкс хоёрт нь ингээд юм гав биш нэг юм давуу юм хийсэн байсан. Гавалдаг юм шиг заяа. Гэтэ одоо яг тийм гав шиг бол биш. Гэтэ ингээд нэг юм хүлдэг юм байна. Хүлдэг юм заяа. Гарыг маань хүлцэн тэнгүүтээ шууд хифт гэл тэгжсэн нам ингээд нэг юм тайлж байхгүй би тэгэл ерөөсөө тийм юм бодоочгүй заа гэсэн дээр жанжан болох нь дээ гэл бөө юм болсон амар гой дээрээ тавьсан гэл байжсэн чинь шууд миний ингээл гарыг барьсан ингээл хүлээл заяа. Хоёр талд орны талхан дээр тэгэнгүүтээ шууд хоёр хөл юм ингээл хүлчдэг аахгүй. Тэгжсэн зүгээр над дээр барыг хийж болдог барыг бүх юмыг хийсэн баг. Ингээл тэгвэл амар нэг удлын тэр айгуу гоё ясан ингээл шууд ингээл намайг багалзуурд гээл тэнгүүд багалзуурдал эсвэл ингээл намайг тэнгүүдээ намайг ингээл шууд майж зааж ал заяа ингээд. Гэхдээ бүр майж нь гэхээр бүр ингээд нөгөө нэг цус мус майжж байгаа юм шиг гарч байгаа юм шиг майжхгүй. Тэгээд тэр бас амар гойсон. Тэгээл над дээр ингээл нөгөө нэг зааны цэцгийн ингээл биен дээр асгаал. Тэгснэ ингээл бүгдийн толоож молоогоол. Тэр нэг юм хүн чинь нөгөө өөрөө ингээд хөдөлж чадахгүй байхаар амар сони мэдрэмж авт юм. Тийм байлээ. Би гоё. Боли харин ингээд нэг юм яаж чадахгүй боли гэсэн чинь нөгөө чинь ингээд болохгүй тэнгүүд ингээд за өнгөрсөн. Зүгээр эзэмд ми би гараа. Яг тийм мэдрэмж авсан. Тэгэл би жоохон би ингээд юм өвддөг юм дуртай гэсэн чинь ингээл лаама хасаацсан байсан л лааны тос мосон гэл над дээр ингээл хасгаал зэ. Тэгэл би бүр ямар амар юм бэл гэж бод. Тэр үед бол надад амар гоё байсан. Тэгээд яг бол тиймэрхүү эзэмдүүлжсэн түүх бол ер нь бол зөндөө байгаа яадгүй би бас тийм юм дуртай. Яг эзэмдэжсэн түүх гэвэл түрүүн ярьсан чинь нэг байна. Тэгээд энэ үнгээрээ бит хоёр яг юу хэлэх гэж байгаа гэхээр энэ дугаараараа хүн болгонд нэг тийм нууцлаг хүсэл байдаг эсвэл хүн болгонд ч тодорхой нэгэн хүмүүс байдаг тэрийг өөртөө гаргаж одоо өөрийгөө таньж мэдэж юу хүсэж байгаа мэдээд тэгээд партнертайгаа хамт байгаа хүнтэй үерхдэг залуудаа үерхдэг хүүхэндээ эсвэл нөхөртөө их нартай ч юм уу нэг удаа ч гэсэн туршиж үзээд амьдралдаа ингээд шал өөр мэдрэмж тийм одоо зөв ч буруу ч тийм заримд нь ингээд илүү гоёор нөлөөлчих болно, заримд нь буугаар нөлөөлчих болно. Ингээд шинэ мэдрэмж аваасаа гэж хүсэж байна. Тэхийн тулд ярьсан. Тэрнээс биш бит хоёр амар буруу юм дуурайлах гэж бол яриаггүй. Тийм учраас энэ подкастыг нэмэх 21 гэж тусгаарлаа тийм одоо оёртой. Тэгээд гарчтай насны тохируулгатай оруулсан байгаа шүү. Дандаа томчууд сонсож байгаа бах гэж найдаж байна. Яг тэгээд зүгээр гол нь яг сөрөг комментүүд бол мэдээж орж ирэх бах. Ягаад гэхээр одоо эн чинь бол бүр байж болохгүй зүйл юм шиг зарим нэгэн хүнд нь санагдаж байгаа байхгүй. Ягаад те секс чинь хоёр хүн айлал нь одоо нөгөө эргэдэг ш. Тэ тэнцүү юм эргэтэйгээр оролцох хэвээр биздээ энэ гэсэн үзэлтэй хүмүүс магадгүй байж магадгүй. Тэр хүмүүс маань заавал хий гэсэндээ бол биш. Зүгээр ийм юм байдаг. Энэ бол бас өөр төрлийн таашаалыг өгдөг байж болох нь. Тэрийг ч та өөрөө мэдгүй явж байгаа биш үсттэй гэсэн үнцгөөс харин тийм ярьж байгаа шүү гэдгээс дахиад хэлээ. Би ихтэй ерөөсөө тийм девотыг бол хийж чадахгүй юм. Би өөрөө доминант хийж чадахгүй юм билээ. Тийм үү? Одоо юу гэдэг би өөрөө тушааж машаад. Тэг яхаа мэдгүй байсан би. За одоо миний хэлүүгөх гэж. Тэгээ секс фантази бичиж байгаа л дээ залуутайгаа. Тэгээ одоо за нүрэн дээр чинь би суухаар за миний одоо юу хөө. Эдрийн гэснээ цаашаа яах вэ гэж бодоолс би. Нүү юун дээр болохоор зэрэг бүр ингэ тайвшаалаад байгаа байхгүй. Хүн надаа яаж авах юм би мэдгүй байх гэсэн надад гоё заяа. Тийм мэдгүй миний хувьд бол би тэгэл би тэр өдөр зүгээр өөрийгөө ингэ суул тавиа гэж бодоол тэнгүүтээ би цаас яасан ч яа гэм би энтэй угаасаа үерэхгүй те би бүр амар өөртөө яг тийм бодолтой орсон байхгүй. Тэднийх рүү орохдоо анханасаа над руу тэр залуу тэгэл бичингүүд нь за энэ надад нэг туршлага болох юм байна. Би ер нь яг тэгж үзэж болохгүй гэж нэг юм нэмээ амьдралдаа гэж бодонгуудаа зүгээр ингээл шууд хамаг болчт юм бэлээ. Зүгээр тэг бараг л шалдалаа. Тэгчгээл бүр боол мэн гээл юу гэдэг одоо тэнгуү тэр залуу намайг юу гэлээ
нэг айгүй муухай нэрээр дуудмууд гэдэг нэг юм. Тэгэл хараалын үг намайг хэлмэл гэл. Тэгэл би бол хараалын үг хэлсэн. Тэгэл шууд бүксэндээ нэг бас гэж налгадаал чи хийм бэ. Хийм бэ. Тэнгүүд нь би шууд телегийн тайлаа шууд гар марын боогоол. Тэгэл дээр нь гар суугаал тэгж мэд. Тэгвэл дээр нь гар сууж байхлаа би шууд багалзуурдаж магалзуурдаал эсвэл үнэлцэж байхдаа ингээд одоо юу гэдэг нөөрийн ингэж одоо хацрын ингэж хоёр талаас нь ингээл амар чанга барьж байгаа л тэгэл ингээ уруулын албаар царвалгаж байгаа үнсдэг ч юм уу. Эсвэл ингээ үнсэлж байхдаа нөгөө эрэгтнэр ингээл амар чанга бацдаг ч юм ингээл тэнгууд эрэгтэй хүмүүс тэр залуу бол тэрэнд амар туртайсан. Тэгэл би хөөх надаас бас юм гатгийн байж гарахгүй байна. Би одоо төсөлж чадахгүй бол юм ихүү царайтай те ингээд нэг хөрхө хөөгчиг царайтай. Тэгснээ бүр читгэр хийдэг насаа гэж өөрийгөө бодож өнгөрсөн. Тэгтээ тэр бол гоёсэн би дараа ч гэсэн хийж чадхаар юм байна гэж бодсон. Тэгээд угаасаа нөгөө нэг хүнтэй чи ингээ олон жил амьдард ирэхлээр хаяа бас нэг тиймэрхүү юм дутагддээ шүү дээ. Би бол өмнөх партнертаа одоо хэлдэг ч гэсэн нөгөө партнер маань зөвшөөрдөг байсан байхгүй. Одоо би чи намайг ингээд хараалын үгээр хаяа ингээд дуудаач ч юм уу тий. Эсвэл намайг ингээд цохоод өгөөч гэх тэнгүүд одоо цохоод өгөөч гэхээр ингээд шанаадах шаа. Бүс рүү нэг алгадаад өгөөч гэхээр би чамайг хайрлаж чадахгүй байна гэдэг ус байхгүй. Тэнгүүд ингээд юу яриад байгаа юм бэ? Хайрлан гэхээрэл ингээд хэрэглээ тийм биштэй ингээд тэр чин ч гэсэн бас нэг хайрын төрөлтэй. Гэтэ бүр ингээд нэвширтэл маань зодох биш зүгээр ингээд бүхсэн дээр бол алгадах бол яга байж болохгүй гэж би бол боддог гэсэн. Тэрэн дээр бас таардгүй байсан юм уу? Тэгээд одоо зам өгсөн бахад шүү дээ. Таахгүй болохоор манай их сонсохгүй байгаа. Би энийг хараа дэлгэрүүлээд унссан байхгүй. Ер нь яг ямар үйлдэл гаргадیں۔ Тэ одоо жишээлбэл тийм нөгөө миний боолыг гэдэг байгаа залуу. Би тэрэнд ямар тушаал өгч болох вэ гэсэн өнцгөр үрж үзэхгүй. Би ягаад юу нэг мэдэхгүй байгаа гэд. Тийм шүү дээ. Би өөр ягаад чижихгүй байгаа гэдэг. Тэгсэн чинь хүүхнүүд ч юм уу зарим тэгдэг гэн. Хэвтүүлж байгаад аман дээр нь шийдэг. Бицд. Тэр чинь бүр нөгөө нэг амар экстрим юмнууд баха. Гаж үйлдэлтэй ордог ш санагдаад байна. Яг нийт талаас бол гаж гинэлтэй. Тэгээд тэр нь гэхдээ бүр үнэхээр амар таашаал төрлийн хүмүүс байдаг гэн. За энийг бол тэгж хий гэж байгаа юм биш шүү. Манайхаа энэ айгуу тийм соустгүй болчихлоо. Би бүр царай юу вэ? Харина юу яриад байгаа юм бэ? Тэгээд танаа зүгээр яг сонирхол илүү дэлгэрээд уншаарай те. Ямар төлөвлөд байд юм бэ гэдэг тэнгүүт devote эсвэл dominant гэсэн түлхүүрүүгээр хашлаадгүй л үзэх юм бол зураг хөрөгтэйгээ юутай гэдэг байлаа шүү. Тэгж аяахан ярих юм аа. Энэ дугаар ер нь бүр ингэ нуудлалчих уу? Тэг шилгүүгээр гаргачих уу? Тэггүй л гэж цагнаа. Шатлаа. Эвээ өөр сонсож байгаа. Зүгээрээ. Яа эсэлэр. Тийм амар экстрим юмнууд бол байдаг гэсэн. Би бол тэрний зүгээр нөгөө бичлэг л үзчихсэн. Надад бол ерөөсөн гэж үзэх юмсан гэж ерөөсөө тэгж бодогдоогүй. Шиг бодол биш. Тэрнээс бусд нь бол окей. Тэртээ нөгөө нэг өөр төрөлд орч юм шүү BTS, BDSM, BDSM л тийм. Энэ төрөлд орч нэг өтрөө гарынхаа булчин хийх юм. Тэр мэр чинь бүр амар тийм тэр мэрийг бол бит хоёр юус ярихгүй. Мэдгүй. Тэр мэр дими. Мэдгүй юм ер нь яриад бол тийм яах гэж бодсон. Тэгээд би сая бодлоо бит хоёрын чи яг микрофоны ард юу хийдэг гэж бодож байна. Ингэдэй яа. Хоёлоо сонсгоо яа. Вино. Нөгөө юу царайны хуурлыг хэрвээ хардаг байсан бол гэж би бодлоо. Царайны хууль ингээ ярих болгондоо бит хоёр бол ингээд мянга түмэн царайны хувирал хийдэг. Гар марны хөдөлгөөн бол байгаа. Тэгээ та хэд бараг бүгд төсөөлдөг байх гэж бодож байна. Бүжиглээ илүү. Нэг хоёр бондгор хүүхэн бүжиглж ин гэж бодоорой. За сайхан дугаар байлаа. Йоо бүр нөгөө яригсэн баяр санаа амар одоо сайхан унтах байхаа. Би бүр нөгөө манай одоо өөр найз хүмүүс байгаа шүү дээ чамаас өөр. Оо за тэр найзуудтайгаа хол яваарай. Чамайг сайгүй дэмжиж манай найз хүмүүс. Тэгвэл тэд нар манай найзууд чи. Тэр найзуудтай би бүр ярих гэжсэн аа. Йоо за яа. Подкаст сонсороо гэсэн чи өө болооч. Тэгээд би амар секс үзсэн гэдэг нөөлч яасан. За подкаст сонсороо гэсэн чи нөө энэ тийм аа энэ подкастаас бүгдийг сонсоо гэдэг. Та нар одоо хамт сонссон шүү манай найзуудтай яг зэрэг. Тэр өөрөгийн манай найзууд л гэж бодоорой. Яа за. Уус хоёлоо ингэ бодоодсэн чи сая энэ подкаст эхлүүлээгүй юм шүү.
Хүлээлсэн шүү дээ. Нэг юм толгой хийгээгүй юм шүү дээ. Хүлээлгийн өнөөдөр тийм ярина гэсэн. За тэнгүүд одоо шууд эхлүүлээ дуусгая. За. Сайн бацхан сонсогчдаа та нартай шинэ дугаараа хүргэлээ. Баяртай. За хүлээлгийн өрөөнд өнөөдөр Ариуна Заяа хоёр байдгаараа л байсаар нөгөө сексээ ярьдгаараа л ярьсаар тэгээд бас нэгэн шинэ өнцгийг нээж бас нэгэн шинэ харах сексийн төрлийг одоо цонхыг нээж өгсөн байх гэж бодож байна. Тэгээ та бүгд цонхны цаанаас юмыг цонхоо нэг удаа арчаад хараад үзээрэй. Тэгээ зөв талаас нь хэрвээ бит хоёрын ярьсан юм зөв санагдчихвэл те цонх чинь цэвэрхэн байна гэсэн үг. Хэрвээ бит хоёрыг үгөөсгч байвал ч юм уу те ахиад нэг цонхоо ахиад нэг удаа арчаад үзээрэй. Тэгээд бит хоёр аль болох ингээд олон мэдээлэл өгөхийг бас мэдлэг өгөхийг юу нь бол хичээдэг байгаа. Ямар сайн секс хийж байгаа. За подкаст нэр ярих юм даа. Ярьж байгаа. Нэр яа би мөртгөө яг өөрөө амар шаалсан би мөр нэрээ. Тэгээ бид тэр талаад хэлсэн байхгүй. Яа би секс подкаст нэр яг энийгээ ярина гэдгсэн чи миний нэрийг хэлэхгүй гэдэг. Тэгээ хэлээгөө. Энд яг бүр өнөөдөр намайг ингэж дайны талбар дуудсан. Бүр зорин. Тэгээд энэ дугаартаа болохоор зэрэг эзэмдүүлэгч Ариуна эзэрхийлэгч Заяа та нарт баярлалаа. Бүр намайг тэгж дуусгах юм аа. Эзэрхийлэгч Заяа. Окей. За, чаа үзэгчтэй. Вообще үзэгчтэй. Үзэх л дээ. Яна удахгүй үздэг болох нь яа. Үзгүй. Секс подкаст чинь подкаст л чигээр байх хэрэгтэй юм шүү дээ. Хүүхдүүд минь. За өнөөдөр хүлээлгийн өрөөнөөс эзэмдүүлэгч Ариуна эзэрхийлэгч Заяа хоёр та бүгдэнд хүрлээ. Тэгээд бүгдээрээ шүн сонсож байгаа сайхан амраад маргааш өглөө сайхан хөөхтөрэй. Нөхөртөө найзлуудаа их нэртэй найз бүсгүүдээ бэлэг бариарай. Цаад болчин бас тийм ч явах юм билүү хэм мэдлээ. Мэдгүй. Хамгийн гол нь айгу сейф хийгэрэй гэж хэлмээр байна тий. Аль альныгаа бодоод тэгээд эзэрхийлж ингээд хүсээгүй юм хийгээд байх биш. Эзэмдүүлж ингээд хүсээгүй юм хийгээд байх биш гэж хүлээлгийн өрөөний хоёрын зүгээс хэлж байна. Хүлээлгийн өрөөнөөс Заяа Ариуна мэдлээ. Баа. Тэгсэн чинь байж. За туслаа.